Would you like a receipt? За тэ бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ what's up? What's up? Би ерөөсөө мэндэлж чаддгүй маа. Өнөөдрөөс эхлээд бичлэгэн дээр what's up гэж хэлж яхаар шийдлээ. Hi vlogs, hi залуусаа ч юм уу надад нэг тийм наалтахгүй байна ерөөсөө. Тэгэхээр би хар подкасттойгоо эргэн ирлээ. Миний нүүрэн дээр бүр амар олон батга гарцсан. Энд ирснээс хойш. Яа гэх юм бол миний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд бүгд дууссан. Эндээс би олж чадахгүй байгаа. Тэгээ Монгол буц хүртлээ би одоо бүрийнхээ зур арга байхгүй. Тухаар бол амар олон батга гарцсан. Тэгээ сүүлчийн бичлэгэн дээр та нар харсан бол энд нэг амар том батга ус одоо эдгээд гайгүй болж. Тэгээ одоо яг энэ хоёр дээр ингээ гарчаад байна. Яг энэ дээр энэ доор амар тэнэг байрлалцсан. Тэгэхээр яг энэ батга гарч ирээд томроод муухай харагдахаас өмнө би бичлэгээ яж авахгүй бол ерөөсөө болохгүй байна. За энэ бичлэгээр яг юуны тухай ярих вэ гэхээр бүгдээрээ намайг яаж Америкт ирсэн бэ гэдэг талаар ярилцсан. Миний өнөөдөр ярьж өгч байгаа Америк руу явахныг бас нэгэн одоо өөр хүмүүсийн мэддэггүй боломж гэх юм бол зөвхөн оюутнуудад боломжтой байгаа. Бусад хүмүүс нь бас яг амар хүлээгээд сонсч байсан бол урмын хугалаханд нуучлаарай. Би бол 10 жилээс Америк руу явахыг маш их хүсдэг байсан. Англи хэлээ ч гэсэн ер нь бол яг тэр зорилгынхоо төлөө англи хэлээ айгүй хийдэг байсан. Тэгтээ явахдаа тэгэл эцэст нэг юм Америкта ирж үзлээ, ажиллаж үзлээ, 3 сар амьдарч үзлээ. Айгүй сайхан л байна. За тэгэхээр би бол оюутан Монголд сурдаг 2 дугаар курс. Тэгээд дээрэс нь 2 дугаар жилийнхаа 100 билийг солиороод 2 дугаар курсынхаа 100-ны амралтаар би Work and Travel гэдэг програмд оролцсон. Энэ яадаг програм бэ гэхээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюутнуудад 103 сарын турш Америкт ажиллаж тэгээд дараа нь аялах боломжийг олгодог юм хөтөлбөр байгаа. Шалгуурууд нь юу юм уу гэдгийг та нар өөртөө судлаад үзчихээрэй. Тэгэхээр энийг бол J1 student буюу J1 оюутнууд гэж ярьдаг Америкт. Тэгэхээр би бол J1 оюутан статустай энд ирсэн. Тэгэхээр хөтөлбөрт орохын тулд би эхлээд $2,000 төлөөд за зардал юм одоо ороод нийт $4,000 зарцуулж энд ирсэн. Гэхдээ би буцаад хэдэн доллар олсон бэ гэхээр зардлаа нөхөө тэрнээсээ гадна $5,000 олоод очиж байгаа учраас энэ бол маш гайхалтай гоё хөтөлбөр. Дээрээс нь англи хэлээ маш сайн сайжруулсан. Гадаад найзуудтай болсон. With song. Alright, so I hope you guys enjoy it. Alright. And subscribe. Like, subscribe. Like, share, comment. Yeah. Tell a friend to tell a friend. What one? What's up? What's poppin'? Well, go on. Any Jamaican watching this, I hope you enjoy yourself in Jamaica. Big up on yourself. За тэгвэл ажлын байраж юу нь бол цаанаас чинь бэлдээд өгчүн. Америк хүмүүс чамайг ажилд авахыг хүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Аляска намайг сонгосон байсан. Би Аляскад ирээд би Best Western гэдэг буудалд ажиллахаар усан та нар мэдж байгаа. Гэхдээ миний ажлын байр юу байсан бэ гэхээр би зүгээр энд ирэхдээ ресепшнээр ажиллана гэж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь менежер нь өөрчлөгдсөн байсан. Менежер нь өөрчлөгдөө. Тэгээд надад юу гэж хэлсэн бэ гэхээр өө чи housekeeper хийн гэсэн юм. Housekeeper гэдэг чинь буудлын цэвэрлэгч шүү дээ, тий. Гэхдээ ах вэ би ингээд ажил хийж сурж байгаа. Надад бол амар гоё л байсан. Тэгээ 2 дахь ажиллаараа McDonald's центрт ажиллаад сайхан туршлага хурдлуулсан. Эхлээд энд нэг Казахстан охин ирсэн байсан. Тэгээ дараа нь би ирээд хоёлаа оллоо. Хоёлаа болоо байж исэн чинь дахиад Ямайкусаас 5 оюутан ирсэн. Нэг эрэхтэй 4 эмэгтэй. Тэгээ тэд нар яг бөөндөө бас яг
front desk буюу одоо нэг Монголоор reception болох гэж ирсэн юм бэлээ яг над шиг. Гэхдээ тэд нар ерөөсөө reception-ээр ажиллаагүй. Зүгээр л буудлын цэвэрлэгч болсон. Надтай адилхан. Тэгэхээр бол би яг ажил дээр ийм л юм хийдэг. Та нарын бодож байгаа шиг тийм заваа маваа ажил бол биш ээ. Энд бол харьцангуй цэвэрхэн айгу гайгүй. Ажил нь бол нэг тийм хүнд хэцүү гэж бол би хэлэхгүй. Тэгээ заримдаа би угаалгах дээр ажилтдаг та нар мэдж байгаа. Буудлынхаа давуу алчуурнуудыг угаадаг. Тэгэхээр энэ бол яаж Америкт ирсэн маань байгаа. Мэдээж Америкт ирэхийг хүсэж байгаа бол англи хэл чинь маш сайн байх ёстой. Би бүр тэгтээ бүр амар супер байх хэрэгтэй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ядаж ингээ хүний асууж байгаа асуултыг ойлгоод буцаагаад хариулцдаг байх хэмжээний байх хэрэгтэй. Яагаад гэх юм бол нэгдүгээрт ажлын ярилцлаганд орно, хоёрдугаарт төвшин тогтоох агентлагийнхаа ярилцлаганд орно, гуравдугаарт элчингийн ярилцлаганд орно. Элчингийн ярилцлаганд орж иж виза авна. Тэгээ элчингийн ярилцлаган дээр бол чи өөрөө англиар ярих хэрэгтэй. Англиар бүх юм ойлгож хариулах хэрэгтэй. Гацаж төвдөрөх юм бол виза авахгүй визнийхаа ярилцлаганд унах магадлал өндөртэй. Тийм учраас тийм байна. Гадаадд явж байгаа хүмүүс ялангуяа оюутнууд тэгэл яг л хөрх юм мөнгө олохыг хүснэ, халаасны мөнгө олохыг хүснэ. Тэгэл ажил хийхээс өөр замгүй шүү дээ. Макдоналдсд бол би ийм ажил хийдэг байсан. Hi Salongo. She's working. DoorDash. Сайхан байна. Би зүгээр л оюутнуудыг энэ хөтөлбөрийн талаар олж мэдээд Америк яваасаа гэж амар хүсдэг байхгүй юу? Даанч энэ хөтөлбөрийн талаар нэг олон хүн мэддэггүй юм бэлээ. Бас дээрэс нь англи хэлэнд тийм ч олон залуучууд сонирхолтой байдгүй шүү дээ. Яагаад вэ? Англи хэл чинь гоё шүү дээ. Суралтаа. Сурчих юм бол тэгэл хизээж тэрийг ингээд мартахгүй шүү дээ. Дахин сураадах шаардлага байхгүй шүү дээ. Нэг жилийн дотор л бүр амар сайн нүдэл тэгэл хайчгал та. Тийм үстэй. Тэгэл тэр чинь тэгэл дахиж суудах шаардлага байхгүй шүү дээ. Нэг жил сайхан нүдэл тэгэл хайчгал банк чиний толгойд байна үстэй. Тийм үстэй. Би буруу яриад байна уу гэдэг байхгүй. Би бол тэгж л боддتي. Оюутнууд яг энэ хөтөлбөрт ороод яг өөртөө хэрэгтэй мөнгөө цуглуулад би яг нэг ахыг мэддэг байхгүй юу? Энэ хөтөлбөрт ороод гарсан зардлаа нөхөөд олсон мөнгөөрөө Монголд очиод машин авч ирсэн тэр ах. Амар мундаг гоё. Би яг хэдэн төгрөг хураасан бэ гэх юм бол нийтдээ ер нь бол бараг 30 сая хүрнэ. Тэгээ гарсан зардлаа хасглаар цэвэр цуглуулсан мөнгө нь 10 сая 10 сая маяг бол байгаа. Тэр ийм сайхан боломжийг та нар ерөөсөө алдаж болохгүй. Дээрэс нь би зөндөө олон найзуудтай болсон. What Mongolian words have you learned? Гичи. Ийм сайхан галзуу найзуудтай болсон. Яг л хэлэн л өөр болохоос яг л Монгол найзтай юм шиг л мэдрэгддэг заяа. Найзууд хоорондоо юу ярьдаг, найзууд хоорондоо юу хуваалцдаг, юу хийдэг те яг л тийм мэдрэмж өгдөг шүү. Тэгэл нэг нэгнийхээ хурманд очиж шүү. Би танай нутагт очиж үзье. За нутаг мут гэж бол ярихгүй л тээ. Танай уулд очиж үзье. Чи манад ирээрээ заяа гэл тэгж ярьдаг. Тэгэл яг нөгөө хэлээрээ ойлголцож байгаа болохоор joke мөг хийгээл тээ. Хошигнжоон хүртэл ингээл инээдтэй библигээр л инээж мэнэдэг ч юм уу. Гэтэ нэг даваа тал нь юу гэхээр ажил олгогч нар маань бид нарыг хизээч тэгэж хар бор ажилчин шиг харьцдаггүй. Манай менежер лав тэгдэггүй. Манай ерөнхий менежер бид нарыг амар хайрладаг, бид нарыг амар бөмбөрүүлдэг шин. Яагаад тэгж байгаа юм мэдгүй л дээ. Гэхдээ зүгээр л яг J1 болохоор тэгж хайрладаг баг. Эл
хөрхөн дүүнэртэйгээ хүүхдүүдтэй ярьцж байгаа юм шиг байдсан шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт биш ээ. За би одоо ингээд өдөр болгон ажилласаар хагаад бүр цаг хугацааны алдагдд орсон байна. Sorry. 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ч үлээ. 2 хоногийн өмнө юм биш. Бид нар Denali Park руу явсан шүү. J1 оюутнуудад. Тэгээ энэ аялал үнэгүй байсан. Ягаад гэх юм бол манай ажил болгогч бид нарт энэ аяллыг зориулж хийсэн байгаа. Тэгээ манай менежер юу гэж хэлдэг вэ гэхээр та нар илүү цагаар ажиллаж болно, амралтын өдрөөрөө ирээд ажиллаж болно, чи хүсгэл юм бол өөрөө ажиллаж болно гэдэг. Гэхдээ бусад ажилчид бол хийж тэгж хэлдэггүй. Зүгээр л яг J1 оюутнуудад л боломжтой гэж хэлдэг. Энэ амар гоё яагаад. Тэгээ оюутнууд манаас юу гэх юм, над чиг яг ийм тохиолдолд ороо тий. Би ингээ амар амархан гоё ажил хийнэ гэж бодоод очисон чинь намайг шал угаалгаад шүү гэдэг ч юм уу. Гэхдээ бити тэрэнд гомдлоорой. Манай менежер ер нь энд байгаа хүмүүсийг хараад тахаар нэг амар хар бүр ажилчин хийдэг хүмүүс ингээл дээрээс нь доошоо гүйлгэж хараад зэхэн зохон хийгээл монгол шиг ингээл дорд үзэл ч юм уу. Би гэхдээ монгол шиг гэж хэлж байгаа дуучлаарай. Ер нь зүгээр яг тиймэрхүү ажиглагдаад байдаг болохоор нь. Тэгвэл тийм юм ерөөсөй байхгүй. Би тэгэл Макдоналдс дөө шалаа угаагаал хогоо шүүрдээл хүмүүсийн урдуур хаагаараа excuse me гэл нөгөө нэг хог могичин гаргаж хаяал. Яг зөндөө юм сурсан. Анх бол амар эго хөдлөл бурхан минь. Би ийм юм хийх юм уу? Би найл угаах юм уу гэж бодвол заяа. Гэтэ чи зүгээр л хамаагүй л байд юм байлаа. Бүгд л тэгэл зэрэгцээл оюутнууд найл угаал явж байгаа заяа. Ихэнх хүмүүс энийг хэлэхгүй. Би амар гоё явчаад ирсэн. Гэхдээ цаанаа бас ингээл гадаад яваад юм л үзт юм байлаа. Надад бол таалагдж байгаа. Эхэндээ зүгээр яг л амар удаан хийдэг байсан ажлаа одоо бол зүгээр гэлзэлд өглөсөн шин. Тэгэхээр миний яг англи вэ? Тэгээ миний яг Америкт ирсэн түүх бишээ. Нэг Америкт ирсэн арга зам гэх юм бол ийм л арга зам байна. Монголд бол яг чамааг энэ хөтөлбөрт оролцоод туслах зөндөө олон агентлагууд байгаа. Тэгэхээр та нарын зүгээр хийж чадах зүйл юу вэ гэхээр их сургуулийн чинь дүн 2.8-аас дээш байх хэвээр. Тэгээ англиар яриад өөрийгөө танилцуулцдаг, хүний асуулт ойлгоод хариулцдаг байх хэвээр. Зүгээр одоо англи хэлээ хий. Босоод англи хэлээ хий. Англи хэлээд авт. Тэгэл юм бол чи зүгээр зуны амралтаар Америк дээр ийм их мөнгө хийгээд буцхан байж тээ homies. Тэгэхээр би ганцаараа энийг мэдэрмээргүй байна. Тэгээ хүмүүсээс асууж исэн. Тийм болохоор та нарт хуваалцъя гэж бодлоо. Nice угаастай. Манай гэрт ерөөсөө юу байхгүй, түрээсийн байр учраас хов хоосон ширээ сандал мандал байхгүй, бичлэг хийх мэх газар байхгүй. Би одоо зүгээр нэг ийм л царайтай бичлэг хийж ийн уучлаарай. Тэг би Аляскагаас өөртөө ийм хайр авсан шүү. Аляска гэж бичсэн. Ийм өргөн little body тоосон байгаа. Манай найзад өчигдөр надад дүүдээ аваад байгаа мó өнтер гэж асуусан. Үгүй би нэг өөртөө авсан шүү. Өөртөө авсан. За bye bye. Дараагийн бичлэгээр уулзъя.
I was there when needed someone who wasn't